залуус судлаачдын манлайлал 2018 гэсэн юм зөвлөгөөн бол болсон байгаа. За үүндээ бол хамгийн гол нь салбар байдлаар авч үзэх юм бол анагаахын одоо энэ салбарт залуу эрдэмтэд, залуу судлаачид ер нь хэр байна вэ? За мөн тэдэнд тулгамдж байгаа асуудал юу вэ? За Монгол залуу эрдэмтэд маань ер нь дэлхийн түвшинтэй харьцуулбал хаана явж байна вэ гэхчлэн маш олон асуудлыг хүндсэн байгаа. Тэгээд Монгол улс ер нь залуу эрдэмтэд нь их сайн эрдэмтдтэй гэж би бол хавтаа сонссон. Тэгээд яг одоо Монголын нөхцөлд ажиллах гэхээр одоо гадны улс орнд мэдлэг боловсролоо дэвшлүүлсэн залуучууд ирээд манай улс өөрөө гологдоод байдаг гэсэн л дээ нөхцөл байдлаасаа. Тэгээд одоо жишээ нь ер нь бол Монгол улсын хүн амын хэдэн хувийн хэдээс хэдэн насныхан бэ гэдгийг та бүхэн бол надад хэлүүлдэг мэдж байгаа. Ер нь залуучууд их олонтой улс шүү дээ. Тэгээд энэ дунд гол нь одоо ялангуяа шинжлэх ухааны салбарт гол хэрэгтэй байгаа зүйл маш чухал зүйлсийн нэг юу гэхээр залуу эрдэмтдийн суур судалгаа бас дээрэс нь агшин төвчний судалгааг төрийн хувийн хвшлийн байгууллага ингээд хамтран дэмжиж энэ судалгааг одоо хэрэгжүүлэх боломжийг нөхцөл боломжийг гаргаж өгөө. Тэгээд дээрэс нь тэдний судалгааны үр дүнд зах зээл эргэлтэнд оруулах гэдэг бол маш чухал зүйл. Энэ нэг утгаар нь ерөнхийд нь аваад хэлбэл ерөөсөө тухайн улсын шинжлэх ухааны салбар эрдэмтдийн чадвар хэр сайн байгаас хоосын хөгжил шууд яригдана гэж хэлж болно. Тэр тусмаа анагаахын одоо шинжлэх ухааны салбарт яг энэ эрдэмтдийн оролцоо чухам ямар төвшөнд байгаа талаар бид хамгийн их мэдээлж өгөх болно. Бидний дараагийн ярилцах гэж байгаа сэдв бол АББ таасан л тий. Энэ бол сүүлийн жилүүдэд гэх юм уу нэлээд их одоо яригддаг сэдвүүдийн нэг ажлын байранд бэлгийн дарамт. Ажлын байранд бэлгийн дарамтыг маш олон төрөл хэлбэрээр одоо та бидний анзаарагдахгүй байдлаар ч гэсэн үйлдэгдэж байна. Бидний анзаардгүй үйлдэл хөвшил байдлыг хүртэл одоо ажлын байрны бэлгийн дарамтад оруулж авч үздэг юм байна. Одоо жишээлбэл тухайн одоо ихэвчлэн эмэгтэй хүмүүс одоо ажлын байрны бэлгийн дарамтанд илүүтэйгээр өртөж гэж үздэг юм байлаа. Гэхдээ мэдээж эрэгтэйчүүд ч бас тодорхой тоогоор бол өртөж байгаа. Гэхдээ дийлэнх хувийн эмэгтэйчүүд учраас чухам ямар нөхцөл байдлаар үйлдэгддэг гэдгийг үйлдэл бүрээр нь ярихаар их сайн үйлдэлүүд гарч байгаа. Жишээ нь одоо тодорхойгүй шалтгааны улмаас одоо тухайн хүн рүү 7-8 секунд ширтэх гэдэг бол за яг энэ бол ажлын байрны бэлгийн дарамт. За тэгээд одоо өөрөө хүсэг болон бэлгийн хүрч гэдэг юм уу. Гэхдээ энийг бол одоо хүсэг байдлаар одоо мэдчлэхийг бас хэлэх үү эсвэл нөгөө тухайн хүндээ эвгүй сэтгэл төрөл хэмжээнд тийм ээ нэг л эвгүйцэл төрж байвал одоо ийм байна. Тэгэхээр ерөөсөө ширтгэхээс ахуулаад ажлын байрны бэлгийн дарамтны хэлбэрт шилжиж байгаа. Гэхдээ энд бид бас зарим зүйлсийг ялгаж салгаж ойлгохын тулд өнөөдөр зочдтойгоо ярилцсан. Яг ямар одоо шалгуураар энийг ажлын байрны бэлгийн дарамт гэж үзэж байгаа тийм. За мөн дээрээс нь хэрвээ магадгүй бидний нэвтрүүлгийг үзэж байгаа үзэгч та ажлын байрны бэлгийн дарамтанд өртсөн бол хаана хандах вэ? Таны эрхийг хэн хамгаалах вэ? Ямар байдлаар та эрхээ одоо сэргийлгэж одоо тэр гомдол гарах нөхцөл байдал. За ингээд ер нь цаашаа ярил их олон асуудал яг нүүн дээр бол мэргэжлийн хүмүүсийг бид өрсөн учраас яг тодорхой мэдээлэл бас авах гэж бодож байна. Тэгээд заавал одоо жишээ нь өөртөө тохиолдох өөр дээр нь жишээ авах ч гэсэн шаардлага байхгүй шүү дээ. Магадгүй ажилтдаг төсвөлчүүд за мэргэжээр залуучууд ч байж болно. Гинт одоо юу гэдэг сэтгэл зүйн өөрчлөлтөнд орох дарамттай байгаа нь ингээд хажуугаас нь харахад мэдэгдэх. За бүсгүй хүмүүс бол одоо өөр чайлагч гэдэг юм уу янз бүрийн өөрчлөлт гарах юм бол энэ бол ажлын байрны бэлгийн их дургүй ажиллаж болох юм билүү тийм. Ажлын байрны бэлгийн дарамтанд орсон байх магадлал өндөртэй шүү дээ. За бид харин дараагийн сэдвээр бас их сонирхолтой таны мэддэг юм шиг хэрнээ мэддэггүй сэдвийн талаар ярилцах гэж байгаа. Тэгэхээр би их баяраас асуумаар байна л да. Нутраач гэдэг зүйлийн талаар одоо маш их сонсч ирсэн баг. Ямар одоо үйл ажиллагаа явуулдаг гэж чи боддог вэ? Миний одоо үйлчлүүлжсэн байдлаар ч гэдэг юм уу миний мэдхээр бичиг баримтыг баталгаажуулдаг. Одоо янз бүрийн орчуулагч гэдэг юм уу янз бүрийн хувилбар хуулах дээр юм бүхний баталгаажуулдаг. Үнэн зөв хэлдэг. Үнэн зөв мөн үү биш үү гэдгийг баталгаажуулдаг үйлчлэг бид натралчаас байгаа. За тэгвэл яг их хоёрын одоо яг энэ хэлж байгаа шиг мэдээллийг бол хүн болгон мэдчихэж байгаа тийм ээ. Гэхдээ натралчдын хувьд мэддэг хуудас гарах хэрэгтэй байдаг гэдэг талаар сонсч ирсэн үү? Харин энэ сонир байгаа. Энэ юу гэхээр мэддэг хуудас гэдэг зүйл 1930-аад оноос манай улс бол бичиж байсан юм түүхтэй. Тэгээд энэ шүүхийн
одоо шатнд мэдэгдэх хуудас өгснөөрөө тухайн үйл явцыг илүү хурдсагдаг юм үйл ажиллагаа юм байна. Тэгэхээр магадгүй таны амьдралд өдөр тутам одоо шүүхтэй холбогдох асуудал гардаггүй л байх. Гэхдээ юм мэдхэд илүүдэхгүй шүү дээ. Бас мэддэг зүйлсээ бусадтай бас хуваалцаасаа гэдэг үгнээс энэ мэдээллийг би танд хүрхийг зорьсон байгаа. Тийм, тэгээ бүгдээрээ 7 хоногны тухай ярилцсан. Харин хэдхэн орны дараа залуу эрдэмтдийнхээ тухай ярилцлагыг та бүхэнд өргөх болно. За ингээд үзэгч өнөөдрийнхөө нэвтрүүлэг Тавтан байна. Замаш цаашаа нэвтрүүлэгтээ тавтан бүрэл үзэгчтэй та бүхэнд эхний ярилцлага өгөх гэж байна. За бид студидтэй академик анагаах ухааны шинжилгээ ухааны доктор профессор бол за мөн анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн багш анагаах ухааны магистр залуу эрдэмтэн Чимт Лам Сүрэн. За мөн шинжилгээ ухааны технологийн сангийн захирал доктор Инх Чаргал нарыг урьсан байгаа та бүхэнд аримдургий. За бидний хамгийн ихэнд одоо хөндөж байгаа асуудал залуу эрдэмтдийн хилцүүлэг болсон байгаа. Тэгээд бид энэ хилцүүлгийг босны дараа хөндөд ярилцж байгаа. Мэдээж тухайн хилцүүлгээр ямар асуудлууд хилцэгдэв, зорилго чиглэл нь чухам юунд байв гэдэг талаар. Тэгэхээр анагаах ухааны салбарыг онцолсон юм байна. Тэгэхээр зэрэг ерөнхийдөө бол шинжилгээ ухааны технологийн сан бол 8 төрлийн төслүүдийг санхүүжүүлдэг. За энэ нэг нь өгөхөөр зэрэг залуу судлаачийг дэмжих грант тэтгэлэг, дээрэс нь докторийн дараах сайдын тэтгэлэг гэсэн хоёр янзын тэтгэлэг олгодог жил болгон. Тэгэхээр зэрэг энэ төслөөр бол 2004 оноос эхэлж байгаа бүх чиглэсэн. За нийтдээ бол 157 орчим залуучуудад 400 гаруй сая төгрөгийн төслийг бол зөвхөн докторийн өмнөх грантад нь олгосон байдаг. Докторийн дараах грантыг бол 2011 оноос олгож эхэлсэн. За энэ бол 5 гаруй залуучуудад нь 700 орчим сая төгрөгийн санхүүжилт олгосон байдаг. За энэ грант авсан залуучуудыг ямар ч асаа уулзуулъя. Залуу судлаач нараа манлайлалд гаргаж ирээ. За тэрийг бол хамгийн их төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн анагаах ухааны салбараас эхлэе гэдэг ийм зорилгын чиглэлийн үүднээс тэргүүлэх чиглэлийн хүрээнд те судалгаа шинжилгээний одоо чих хандлага ямар явж байна, ямар төвшөнд явж байна те залуу судлаач нар маань ер нь ямар төвшин судалгааны тийчрээ хооронд нь холбоо тогтоож хоорондоо хамтран ажиллах боломж байна. Энэ цаашдаа бол Монгол улсын шинжилгээ ухааны технологийн хөгжил, дээрээс нь эдийн засгийн удаа хөгжил ямар хувь нэмрэх оруулах боломжтой байна гэдэг чиглэлээр бол энэ зорилгын хүрээнд энэ залуу судлаачийн манлайлал анагаах ухааны салбарт гэдэг энэ арга хэмжээ зохион байгуулсан байна. Ер нь одоо тэгээд манай улсын хүн амын одоо насны бүтцээс ч гэдэг юм уу харахад мэдээж залуучууд дийлэнх олонх нь ингээд байж идэг. Залуу эрдэмтдийн хувьд одоо яг ажил үйлс хийгээд ингээд амжилт гаргаад манлайлаад явъя гэхээр ер нь хэрэг байдаг вэ? Жишээ татаж ярил. Тэгэхээр манай улсын хувьд бол яг залуу судлаачдыг за мэдээж дэмжих бодлого байгаа. Гэхдээ яг үнэхээр өнөөдөр залуу судлаач гэдгийг би юу гэж ойлгож байгаа гэхээр одоо за дөнгөж одоо өдний ширээний хасгаар 35 насны яг эд ажиллах одоо идэвхтэй тэр залуучуудыг гэж ойлгож байгаа. Тэгэхээр эдгээр залуучууд маань мэдээж ингээд хүссний ингээд дэлхийн дээр бусад өндөр хөгжилтэй орнуудын төвшөнд хүртэлх хэмжээний судалгааны ажил хийх гэхэд мэдээж хамгийн түрүүнд тулгардаг проблем бол асуудал бол мэдээж санхүүжилтийн эдийн засгийн асуудал гэдэг. Тэгэхээр манай улсын одоо хүн болгон мэдж байгаа шинжилгээ ухааны салбарт зарцуулдаг одоо үнийн төсвийн хэмжээ бол дотоодын нийтийн 0.1 хүртэлх хэмжээний үед маш бага төсөв зарцуулдаг. Тэгэхээр энэ бол залуучуудын хувьд нэгдүгээр нэг том асуудал болж байгаа. Хоёрдугаар тэгэхээр мэдээж төрөөс одоо тэрийг бодлохоор дэмжих баг гэж найдаж байгаа. Тэгээд дээрээс нь залуучуудын маань хоорондын нэг коллаборашн буюу хамтын ажиллагаа бас нэг татна гэдэг юм лөө. Жишээ нь одоо Японд очиод ингээд судалгаанд оролцоод ингээд хурлуудад оролцоод ирж одоо бусад салбаруудын залуучууд юу хийж байна? Манай зөвхөн анагаахын салбарын юу гэж биднэрт хамтарч ажиллаад юу хийх боломж байна гэдэг энэ чиглэлийн бас энэ түүний одоо шинжилгээ ухааны технологийн сангийн цахилгаан маань хийлдэг шиг бусад салбаруудын залуучуудаа бас их харилцаа дутагдсан болгож залуучууд боддог. За хүмүүс бол их сайн мэднэ эрдэмтэн хүн одоо эрдэмтэд судлаачид их байснараа улс их орны хөгжлийг бас тодорхойлж ярьж болно л гэж ярьдаг. Гэхдээ яг эрдэмтэн хүний үүрэг тухайн улсад байх одоо ач холбогдол нь зөвхөн юу юм болоо та хүн дээр мэдээлэл хүргэж. За яг би бол өөрийнхөө мэргэжлийн хүрээнд л энэ асуултанд хариулъя л да. Би бол уламжлал агаах ухааны эмч багш шүү. Энэ чиглэлээр олон жилийн судалгаа хийж 30 жилийн судалгаа онтой махаас эхлэхээ хийсэн. Ер нь бол маш их чухал ойлголт.
Жишээлбэл манай салбарын хувьд бол 1936-37 оны үед бол үндсэндээ бол хаагдсан салбар Монгол уламжлалт хамгаалах. Тэгээ 1990 он цэгэгдэж ирсэн. Энэ 60 шахам жилийн хугацаанд бол үндсэндээ амаар дамждаг, мэдлэг, заадаг, сургадаг тэр ойлголт бол үндсэндээ байхгүй болсон. 90 оноос сэргэж ирэхдээ бидэнд үлдсэн юм байсан гэхэл судар ном үлдсэн. Ганцаар одоо эргээд тэр судар номоо залуу үеийнхэнд тийм яг үлдсэн тэр хэсгийг бид ихлэд ойлгох хэрэгтэй. Тэгээ тэрийг ойлгоод тэр ойлгосонгоо практикээр хэрэгжүүлж хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд ашиглах бол маш чухал. Нөгөө талаар энэ их том соёл учраас энийгээ дэлхийд сурчлах асуудал их чухал. Тийм учраас уламж тангаахны хувьд бол уламж тангаахныг эсвэл их агуу мэдлэг шиг хүмүүс ойлгоод бүхэл юмыг уламж тангаах юм уу. Гэтэл энэ нь болохоор тийм агуу биш. Энэ бол ерөөсөө хүн төрөлхтний энэ санд бий болгосон Монгол эрдэмтдийн тухайн үедээ бичсэн хамгийн оргил юм бүтээлүүд энийг л ойлгочвол бид эргээд Монгол улсын хүн амын тулгуур эрүүл мэндийн тулгуур асуудал шийдэх. Цаашдаа эргээд энэ соёл чинь өөр орнд байдаггүй учраас тэрийгэ түгээхэд бидний өөрөө маш их чухал. Энэ чинь нэгдээ соёл учраас. Тийм учраас энэ тал дээр бол уламжлалтын эрдэмтэд судлаачид бол их хүч тавьж ажиллах хэрэгтэй. Тийм нөөц зөв бидэнд хангалттай байгаа гэж бодож байна. Түрүүний яриан дээрээс таны хэлсэн зүйлсдээрээс төрүүлээд асуухад ер нь одоо залуу судлаачид эрдэмтдийн боловсруулсан төсөл хөтөлбөрч гэдэг юм уу, суур судалгаа, агсан төвшний судалгаа амжилттай хэрэгжсэн олон байхаа. Та жишээдүүдж ярьж болох уу? Жишээлх юм бол одоо жил болгон докторийн өмнөх тэтгэлэг авдаг хүүхдүүд бол нэг 12 хүүхэд авдаг. Тэр хүүхдүүд бол 4 сая төгрөгийн санхүүжилт авдаг. Докторийн дараах тэтгэлэг нь бол 12 судлаачид 10 сая төгрөг сайдын одоо тэтгэлэг гэж олгодог. Тэгээ энэ судлаачдын гарсан үр дүнгуудыг бид нар одоо ямар үр дүн гаргаж байгаа бодтоор одоо үзэхтэй юу гаргаж ийнэх вэ? Тэгэхээр зэрэг одоо жишээлх юм бол нэг уламжлалт хамгаах ухаан дээр эхлэе л да. Яг бол тактийн сая ярьсан учраас тэгэхээр тэр хүүхд бол одоо нэг 4 янзын ургамлаас нийлүүлээд элэгний одоо хавдар гэж ярьдаг те. Элэгний хавдар бол манайх дэлхийд орон дээгүүр ордог гэж ярьдаг штэ. Одоо энэ ийм одоо